сайн байна уу? Хаамагийн тавтай морил танд угаар туслах уу? Их чинь харин нэг дансандаа мөнгө тушаах гэсэн. За та энэ дэрх чи баримтаа бич өгч үү? За баярлалаа танд амжилт хүсье. За танд өөр асууж тодруулах зүйл юм ихтэй. За танд манай хаан банкны карт, хаан банкны аппликейшн энтрийг та ашигладаг уу? Их чинь танай интернет банк карттай. Ер нь бол ашигладаг. Харин тэр DigiPay үйлчилгээ чинь харин шинээр гарсан юм уу да? Тэр талаар жоохон тайлбарлаад өгөөч. За та надад гар утсаа өгж байгаа ч ихчээ. За. Би таны утсан дээр аппликейшнийг суулгаад татаад тэгээд за өгөөч. За одоо ингээд гар утас руу нэвтрээд орцоо. За тэгээ энэчнээс та шилжүүлэг хийж болно. Өөр хоорондоо авалттай хөндлөгөө нэхэмжлэх илгээж бас болно. За шилжүүлэг хийх юм уу шилжүүлэг дарлаа. За мөнгө дөнгөвчлээ. За энэ дээр жишээ нь би өөрөө хувцсан дугаарыг хийгээд үзье л да. За ингээ гараад ирж байгаа. За энэ дээр та гүйлгээний утгаа дарлаа, шилжүүлэх дарлаа мөнгө автоматар шилжиж байна. Ямар ч миний дансны дугаар энэ төр хэрэггүй. Нэр бас давхар гараад ирчихсэн. За мөн өөр онлайн худалдааны сайтууд байна энэ дээрээс. За ингээд харахаар ингээд аптек цэг юмэн, зари, нислэгийн тийз захиалж бас болно. За дээрээс нь ингээд бүх аппликейшнуд байна. За Next байна, Mild байна, говь хангай байна, PC Mall байна. Магадгүй та цахилгаан бараа худалдаж авах гэж байгаа л ийшээ ороод энэчнээс бараагаа захиалж болно. Сонголттой хийн, үнийн дүн, барааны марк хэмжлэн бүх зүйл харагдана. За ингээд энэ онлайн худалдаа авалтын сайтуудыг ашиглаж болно. За нэгж авч болно. Нүү энэчнээс төлбөрөө төлж болно. За энэ loyalty гэсэн дээр дараад одоо дижигээр ингээд гүйлгээ хийгдсэндээ оноо ингээд хөрөнгөлөгдсөн. Одоо энэ дээр болохоор 200 оноо хөрөнгөлөгдсаар гэж байгаа. За энэ чинь маань яваад 150 мянга хүртэл хөрөнгөлөх боломжтой. За 150 мянга удирдаа багтаагаар та одоо аптек цэгийн мэнэс худалдаа авалт хийж ийн манайхтай холбоотой бензин колон гэх мэтчтэн газруудаас бас давхар худалдаа авалт хийж болно. За мөн манай кредит карт, дебет картуудын бас аян урамшууллуудыг давхар харах боломжтой байдаг. За энэ маань одоо ингээд кредит картууд ингээд төрөл төрлөөр гараад иж худалдаа авалт хийх хэдүүгийн хөнгөлт идэх юм бэ гэх мэтлэн бас бүгд харагддаг энэ дээрээс. За одоо энэ техник картын үед ийм газруудаас худалдаа авалт хийвэл 15, 10 гэх мэтлэн хөнгөлтүүдтэй гэ бүгд гараад ирдэг. Та магадгүй хүнээс авалтай бол хэмжлэх үүсгэж болдог. За одоо энд болохоор зэрэг шинэ хэмжлэх дараад за магадгүй та 20 мянган төгрөгийн авалтай байлаа. За энэ дээр утасны дугаараа бичлээ. Хайлаа нөгөө хүний маань нэр ингээд гараад ирж байгаа дасны дугаартай хамт гэсэн. За үргэлжлүүлэх дарлаа. За утгаа юу юм те та магадгүй төлбөр авах гэж байгаа бол төлбөр ч юм уу таксины мөнгө бол такси утасныхаа дугаарыг орлогыг юу гэж бичсэн болно. Тэгээд нэхэмжлэх үүсгээд ингээд пин кодоо игээд илгээждэг байгаа шүү. За тэнгууд нөгөө маань мөн адилхан нэхэмжлэх цэцээр нь шууд мессежээр чамш хүрээд ирдэг. Дээр нь дарлаа ок дарлаа мөнгө автоматар таны данс руу ороод ирнэ. Тэр хүн бас таны дансыг асууж барих ямар ч шаардлага байхгүй гэсэн шүү. Одоо энэ дээр одоо ингээд таны хийсэн гүйлгээ хийсэн зүйл харагддаг. За ийм давуу талтай аппликейшн байгаа. За баярлалаа танд амжилт хүсье. За баярлалаа. Шинэ бүтээгдэхүүн тайлбарлаж өгсөнд баярлалаа. Миний хөш яваад ирөө. Тэглээх банк ороод ирлээ. За яав нолргоо идэг тушаач уу? Тэглээх тушаачлаа. За хоёулаа нэг үзэж харах юмтай бол тэдвээ зав яах вэ? Дэх үхөө. За тэгэээх өнөөдөр банк руу орсон чинь банкны ажилтан охин надад нэмэлт бүтээгдэхүүн санал болгоод DigiPay гэдэг нэг үйлчилгээ гарцсан гинэ. Хоёулаа тэндээс нь шууд телевизээр захиалж болох юм байна хөө. За очих шаардлагагүй ингээд захиалчих юм болж гинүү. Харин тэгэх юм байна хөө. Одоо эндээс ингээд хоёулаа PC Mall юм уу эсвэл Next-ээс үзэж байгаа телевизээр захиалчих болох юм байна хөө.